Уурлаж буй хүүхэдтэй зөв харьцах 6 арга. Ууртай хүүхэдтэй харьцахдаа бид биеэ барихыг хичээдэгч заримдаа хяналтаа алдаж эхэлдэг. Насанд хүрэчид уурлах мэдрэмжийг даван туулж зохицуулт сурсан байдаг бөгөөд яаж тайвширхаа мэддэг. Харин хүүхдэд уур хилэн сэтгэл хөдлөлөө барих туршлага даван туулах механизм дутагдж байдаг. Тиймээс та уурлаж буй хүүхэдтэй харьцахдаа дараах аргуудыг ашиглаарай. 1-р хүүхэдтэй үг хэлэх эрхийг нь өг. Хүүхдэд, ялангуяа өсвөр насны хүүхдэд өөрийн мэдрэмжийг ярих нь хэцүү байдаг. Энэ нь эргээд айдас, сандрал, илүү их уур уцаарыг үүсгэдэг. Насанд хүрэчид хүүхдтэйгээ аль болох ийдэг байхыг хичээх хэрэгтэй. Хүүхдтэй тохиолдож магадгүй гэж үзэж байгаа зүйлээ тэмдэглэж аваад тайлбарлах нь хүүхдэд мэдрэмжээ зөв илэрхийлэхэд нь тусалдаг. Жишээлбэл 5 настай хүүхэд тоглоомоо эвлүүлж чадахгүй байгаа үедээ уурлалаа гэж бодъё. Та тухайн үед дараах асуултыг асууж үзээрэй. Аль хэсэг хаана байхыг мэдэхгүй байгаадаа бухимдаж байна уу? Би өмнө нь иймэрхүү зүйлийг олон удаа мэдэрч байсан. Тиймээс чамд тусалж чадна гэж хэлэх хэрэгтэй. Энэ үеэс хүүхэд аажмаар тайвширч эхэлдэг байна. 2-дугаарт уур хилэнгийн талаар ярилц. Хүүхдийг тайван байгаа үед нь уурашны талаар гүнзгий яриа өрнүүлэхийг зөвлөж байна. Жишээлбэл ууртай хүн ямар харагддаг вэ? Энэ нь том асуудал уу, жижигхэн үү? Энэ ямар өнгөтэй юм шиг санагдаж байна? Ямар бүтцтэй вэ гэх мэтээр хүүхдийнхээ урам сэтгэмжид тааруулан ярилцаж хүүхдийн онцлог шинж чанаруудыг олж мэдэх хэрэгтэй. Үүний дараа хүүхдтэйгээ хамт лего эвлүүлэх, зураг зурах гэх мэт тайвшруулах дасгалуудыг хийгээрэй. 3-дугаарт тухайн агшинд сонголт санал болго. Та хүүхдийг яг ууралсан үед нь ямар алхам хийх хэрэгтэй вэ гэж бодож байна уу? Энэ үедээ сонголт санал болгохыг хичээх хэрэгтэй. Хүүхэд бухимдаж уур уцаартай байх үедээ ухамсар, логик ойлголт гэх мэтээ алдаж ухаалаг сонголт хийх боломжгүй болдог. Тиймээс ямар нэгэн өөр сонголтуудыг гаргаж өгөөрэй. 4-дүгээрт сэтгэл хөдлөл. Хүүхдэд сэтгэл хөдлөлөө эргээр ашиглаж сурахад нь тусал. Хэрэв та анхдагч ба хоёрдогч сэтгэл хөдлөлийн талаар ярьж эхэлбэл хүүхдүүд үүнийг ойлгохгүй. Харин бодит байдлыг тайлбарлах хэрэгтэй. Өөрийнх нь гаргасан сэтгэл хөдлөлийг сарниулж анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусал. Хүчтэй сэтгэл хөдлөл арилсны дараа уур хилэн өдөөж буй зүйлийг нь олж тогтоон дотн яриа өрнүүлээрэй. 5-дугаарт 5 мэдрэхүүгээ ашигла. Сэтгэл хөдлөлөө удирдах сурах нь анхаарал төвлөрөлтөд чухал нөлөөтэй. Сэтгэл санаа тогтворгүй үед мэдрэхүйн зарим аргыг ашиглах нь хялбар байдаг. Тухайлбал эцэг эхчүүд хүүхдтэй чихрээр тайвшруулах нь тивч муу зүйл биш юм. Сэтгэл санаа тогтворгүй, стресстэй байгаа үед амтлах, үнэрлэх мэдрэмжээр дамжуулж тайвширч болдог. Уураа зохицуулах өөрнийг арга бол агаарт гарах юм. Гэртээ хүүхдүүдэд хашиж, зааварлаж суухаас илүү гадуур зугаалах нь үр дүнтэй алхам болно. 6-дугаарт амьсгалын дасгал хийгээрэй. Гүнзгий амьсгаа авах нь мэдрэлийн системийг тайвшруулж, уур уцаараас салахад тусалдаг. Хүүхдийг яг уурлаж байх үед нь гүнзгий амьсгаа ав гэж хэлэх боломжгүй. Ийм учраас хүүхдэд тайван байх үед нь амьсгалын дасгал хамтдаа хийхийг зөвлөж байна. Амьсгалын дасгалын зарим техникүүд нь оюун ухааныг хөгжүүлэхэд тусалдаг гэж эрдэмтэд үздэг.